Манай улсын их баяр наадам болох гээд хөл хөдөлгөөнтэй хүмүүс ерөн хөдөлгөөнд орцсон. Энийг хурлжсэн хөдөлсөн байгаа үстэй. Гишүүд маань наашаа цаашаа яваад ийм цаг үеэр одоо нэг баахан олон хуулиуд хэлэлцэн гээд сунаж хуралдан шиг тэгээ осоолигтой хуралдаж байгаа юм алгаа. Тэгэхээр одоо би ямар санал хэлэх гэж байгаа юм гэхээр энэ нэг ийм хууль байдгийг би энэ дээр хуулийн заалтыг нь хэлье гэж бодлоо. Манай сэтгүүлчд байсан. Улс орны эдийн засагт одоо нэлээд ноцтой одоо тийм асуудал үүссэн үед тухайн асуудлыг шийдэх зорилгоор хуулийн төслийг өргөн барьж болно. Тэрний яаралтай гормоор хэлэлцэнэ гэж байгаа. За одоо өнөөдөр бол наадамд өгсөн чи яаралтай хэлэлцэх хуулийн тоо маш их олон болсон. За энэ бол их түүхэн юм болж байгаа. Яаралтай гормоор хэлэлцэх гэхээр яадаг гэхээр ер нь хэлэлцүүлэг бол их тийм хөнгөн шингэн болж өнгөрдөг. Тэгээ наадамд өгсөн байгаа учраас хүмүүсийн хөл бас хөнгөн шингэн болчдөг. Тийм учраас ийм асуудлыг ийм байдлаар шийдэж болохгүй. Би тэгээд жишээлх юм бол тэтгэврийн хуулийг ярих гэж байгаа. Би энгийн үгээр тэтгэвргээ хэлчихье. Ер нь бол нийгмийн даатгалын тухай хуультай. Тэгэхээр энэ тэтгэвэр тэтгэмжийн энэ асуудлыг наадамд өгүүлж байгаад хөнгөн хомоо байдлаар шийдэж болохгүй. Яаралтай гормоор шийддэг ч хууль бас биш. Бэлтгэлийн сайхан хангаж байгаа намар шийдвэл яасан юм бэ гэж. За нөгөөх нь бол энэ манай бүлгийн гишүүд бас их хууль санаачилдаг. Одоо цөөнхийн бүлгийн гишүүд. Тухайлах юм бол алтан гэрэл гишүүн хууль санаачилсан. Хөрөнгө хураах тухай хууль, зүүн усаар хөрөнгөсөн хүмүүсийн хөрөнгөний хурааг тэр хууль одоо өргөн баригдаад жил гаруй болоход хилцдэггүй. Яасан бэ нөгөө хууль хилцэх асуудал гэхэлэр манай засгийн газар хууль боловсруулж байна. Тэгж яагаад одоо намраас өргөн барина. Ингээд улсын хурлын гишүүний өргөн барьсан хуулийг засгийн газрын хууль болгон хуургах гэдэг ингээд дараа цуугаад байдаг. Одоо энэ хооронд нь хулгай дээрм нь улам одоо гаарад байгаа юм байна. Төвшин гишүүний хууль байгаа. Төвшин нарын гишүүд ямар хууль өргөн барьсан гэхэлэр энэ тэтгэвэр тэтгэмжийн тухай буюу нийгмийн даатгалын тухай хуулинд өөрчлөлт оруулъя. Ийм хуулийн төсөл өргөн бариад бас жил болж байна. Тэр хуулиуд дээрээс хилцэгддэггүй. Тэгээд манай гишүүдийн санаачилсан хуулиудыг өөрсдийнхөө засгийн газрын хууль гэдэг хууль дотор шургуулах замаар оруулж ирээ. Тэгээ яаралтай гормоор хэлэлцүүлж байгаа. Ийм буруу зүйл байна шүү гэдгийг бас сэтгүүлчдэд бас хэлчихье. Та нар маань ч гэсэн жаахан хөлн хөнгөрцөн байгаа л. Одоо энэ нэг 10 хоногийн амралт бол ер нь хүмүүс тэгнэ шүү дээ. Тийм учраас энэ наадамд өгүүлээд, цагаан сард өгүүлээд, шинэ жилд өгүүлээд энэ их олон хууль оруулдаг бол уулаасаа маш буруу гэдгийг хэлээ.